Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас за ер нь одоо бусад банкч вэ юу ч вэ зээл авах нь бол байдаг л бизнесийн зарчим. Гэхдээ энэ асуудал нь юугаар онцлог вэ гэхээр 18 оны төсөв батлагдсны дараахан танаа засгийн газрын хэд хэдэн сайд нар зохион байгуулалттайгаар олуула зээл авсан л асуудал байна. Тэгэхээр энийг нэг ялгаж салгамаар. Зарим гишүүд маань зүгээр л зээл штэ гэдэг. Энэ бол зохион байгуулалтаа албан тушаалаа хэтрүүлэн авсан зээл. Олуулаа шүү. Тэгээ та ерөнхий сайд болохдоо энэ чуулганы энэ дээр нэг зүйлийг хэлж ирсэн. Надаас хууль бус зүйл битгий шаардаараа гэдэг. Би танаас нэг хууль биелүүлэхийг л шаарддаг. Тэгээ юу гэж хариулах нь та хэр шудраг хүн бэ гэдгээр би нэг дүгнэлт хийх гэдэг. Дээрээс нь энэтэй холбоотой нэг зааг байгаад байна. Энэ жижиг албан тушаалттай буюу жидүүтэй холбоотой зарим нөхдүүд. За би том гэж байгаа. Одоо сайд нар. Бүгдээр адилхан хуулийн дагуу шалгагдж байгаа. Бүгд. Жишээлбэл энэ дэд сайд байсан Ламжуу, агентлагийн дарга байсан Нэм Осор, хэрэг эрхлэлийн дэд дарга байсан Батэрдэн. Үнэл адилхан шалгагдж байгаа юм байна. Нэр бүхэл сайд нар ч шалгагдж байгаа юм байна. Адилхан шалгагдж байгаа. Гэтэл энд коноп дарахгүй энэ Ламжуу, Нэм Осор, Батэрдэн мэтийн нөхдүүд хариуцлага тооцож болоод байдаг. Ёс зүйн хариуцлага. Хууль бол эцлэн одоо шийдвэр гаргаагүй шүү дээ. Шүүхээр тогтоогоогүй. Гэхдээ авсан нь бол тодорхой болчиход байгаа. Нотлох баримтар өөрсдөө ч хэлээд байгаа. Их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд хариуцлага тооцохгүй байгаад байна л да. Ганцхан Батцэргээр дуудахад бүтэхгүй. За хоёр дахь асуулт. Энэ 30 гэр бүл гэж яг хийм бэ? Одоо би нэрээ сонсмоор. Компанитай нэртэй. Би энд хамрагддаггүй. Хамрагддаг бол яагаад? Ямар шалгуураар энэ 30 гэр бүлээ нэг гишүүн болчихов? Юу юм? Нэрсийг би сонсмоор. Тэр 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Тэг. Энийг хариулж. Яриул цааш нь би зөндөө юм ярьж олноос. Зүгээр та бол мөн шүү. Миний хэлээд байгаа нэг гэр бүл нь. Тэг. За тэрийг ард түмнээс асуу. Тэг. Ард түмнээс асуу. Зөвхөн Мак компанийхэд одоо 36 лиценз эзэмшдэг юм л шүү дээ. Монголын бүх баялагийг цагаан суургыг авсан. Би тэрүүгээр нэлж байгаа. Энэ цагаан суурга бол тийм ээ танаа гэр бүлийн өмч хөрөнгө биш ээ. Энэ бол Монголын ард түмний өмч хөрөнгөө. Тийм учраас би энэ цагаан суургыг буцааж авах асуудлыг тавина гэдгийг харин хэлжээ. Тэгээ энэ их хурл дахиад хэлсэн үз, ард түмэн харж яана үз. Надаас юм хүсэж байгаа бол би энийг хэлж өөрчнө. Хууль бус гэж би ойлгож байгаа. Тий, хууль бус. Тий. Нэг гэр бүл ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй. Тэгтэл Монголын ард түмний нэг ч лицензгүй хүн бараг 3 сая ч байж магадгүй. Түүгээрээ та бол одоо буруутай гэж би ингэж ойлгож байгаа. Тийм учраас би одоо энэ хууль бусаар баяжсан за мэдэхгүй. Тэр цэцэн дүгнэлтийг би сайн мэдэхгүй. Цэцэн дээр бас ард түмэн байдэн шүү. Төрийн эрх ард түмний галт байдیں۔ Тэгэхээр ард түмэн шийднэ үз. Миний хэлээд байгаа зөв буруу юу гэж. Тийм учраас тэр 30 гэр бүлийн нэг нь бол нөхөр номтой хоёр та. За тэрийг хариулж. Цаашдаа тэгэл байнга бодож яваарай. Тэр авсан цагаан суургын хордыг буцаад өгч ард түмэнд. Чи үнэхээр их хурлаа хайртай юм бол буцаага өгчих заяа. Үнэхээр хууль дүрм хэрэгжүүлэе гэж бодож байгаа бол. Тэрийг ард түмэндээ өгчгөө улсын үйлдвэрийн газар байгуулчих. Тэр цагаан суурга дээр. Монголын ард түмэн бүгдээрээ энийг эзэмшиг номтой хоёроо. Гүрэн тийш дээ. Үзэл гэж байгаа шүү дээ. Тэгэл одоо чамаас айх юм гэж байхгүй шүү дээ. Чи харин тэр ард түмний өмч хөрөнгийг л буцаагаад өгчөөрөө. Тэр цагаан суургыг. Тэр танаа гэр бүл дээр байгаа 36 лицензийг буцааж өгөөрөө. За ёо. Тий. Нэдо. Буцааж өгөөрөө. Жаахан дэгээрээ хуралтай дөхөө. Би энийг сонс. За ёо. Би энийг л хэлье. Тийм учраас та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа юм. Та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа учраас надад хүндрэл бэрхшээл учрж байгаа. Цаашдаа энэ хөрөлсөх гэдэг нөхөр ерөнхий сайд хийгээд намын дарга хийгээд явал бидний эрх ашгийг хөндөж энэ бий болсон пирамид нурах юм байна гэдгээс айж байгаа. Тийм учраас та нарын анчин тэмцээд гүйж байгаа байхгүй юу? Би энийг харин бүр ард түмэндээ зориулж хэлж байгаа шүү.
Энэ ерөнхий сайдыг огцруулах тухай гарын үсгээр зурсан 27 хүн дотор Монголын өмч хөрөнгийг хулгайлж авсан, хууль бусаар баяжсан дөхтөө зогсож байгаа шүү. Зургийн сай хараарай гэж байгаа. За, зургийн сай хараарай гэж хэлж байгаа. Танаа маг компаниг ханд өргөсөн юм билээ. Тэ, ханд өргөсөн юм билээ. Мэдээ? Тэр чинь би сайхан баримтаар нь хэлж байна. Ханд өргөсөн юм билээ. Тэр бол таны асуудал. Одоо л хулгай хийжсэн мөнгөөр өргөсөн юм уу? Татвараасаа төлсөн мөнгөөр өргөсөн юм уу? Би бол тэрийг мэдэхгүй. Ямар ч үс өргөсөн юм билээ.